Одоо ардын намын гишүүн Улаан ерөнхий сайд Эрдэнэбат тэр үеийн сангийн сайд байсан. Эсвэл одоо юу гэдэг бүлгийн үүднээс одоо манайхан ч бас ардын нам ч ерөөсөө нэг засагт орж байгаагүй юм шиг юм төрөл ажилласан юм шиг ярьдгаа болтой. 6 сар байхдаа яг энэ мондон дээр бас нэлээд ажиллаад хөөхөн сонгуулийнхаа мөнгийг олцоод таавууд одоо 50 мянган төгрөг тараагаа яваа үсттэй. Би бол тэгж л ойлгож байгаа. Их л баян байсан шүү дээ. Тийм юм чинь одоо ерөөсөө энэ өрөө төлцгөөё. Тэр доллар хаавна. Тэрийг надад хэлээд өгөөч. Өөрөөр хэлэх юм бол эрэлт нийлүүлэлтийн хуулиараа бол 6 банк одоо Монголд нэг томоохон 6 банк л байгаа бах. Хангалттай доллар авсан. Хамгийн сүүл 70 сая доллар авсан. Ингээд 12 оноос хойш оруулсан нийлүүлэлттэйгээр валют зарсан гэдэг нийлүүлэлтээр бол бараг одоо тэд нэр 2-3 тэрбум доллар бараг авцсан баг. Валютын нөөц нэлээд багассан гэж ярьж би дууссан. Тэгэхээр тэр долларыг бид нар олж авахгүй бол энэ дээрээ бид нар хариуцлага ярихгүй бол доллараар энэ өөрөө бид нар төгрөгөөр авахгүй ш. Тэд нар бидний 50 сая доллар төгрөг байна уу 500 тэрбум төгрөг байна уу тэд нар авахгүй. Доллараар авна. Бид дахиад доллар авахгүй дахиад долларын ханшны дахиад савлгаанд орчих гээд шүү дээ. 694-ийн өрөнд орохоосоо гадна дахиад бид нар долларын хэрэгцээ шаардлагатай болчиход байна. Аргаа аваа бид нар хятадаас өнөөдөр 4.2 тэрбумыг авъя гэд бүр ард түмний хүртэлд оромжлоод уучлалгуйлаа барилаач гэж ингэ яваа үсттэй. Одоо ийм байдалд биднийг оруулсан энэ нөхдүүдтэй хариуцлага яриач. Илээр ярих гэвэл ийм юмнуудаа бүгдээрээ ярий. Хаалттай гэвэл би бас хаалттай нарийн юмнуудыг чи асуумаар байна. Баярлалаа.